Сайн байна уу та? За энэ сайн өдрийн байна уу? мэнд төргий. За сайн байна уу? За сүүлийн үед одоо нөгөө хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд бас шилжүүлээд даран гараал байна те. Янз бүр бас баримттай кейсүүд их гарч байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдах тохиолдол, гэмт хэргийн хохирогчлох тохиолдол эмэгтэйчүүдэд их гарч байна. За ер нь бол энэ 21 оны байдлаар л өмнөх он 2020 оноос л 10.3%-аар гэмтэрэг болно л өссөн байгаа. За тэр дундаа энэ гэр бүлийн хүчирхийллийн гэмтэрэг болон одоо зөрчлийн тоо бол нэлээдгүй бас өндөр хувьтай байгаа. Гэхдээ яг одоо эрүүгийн гэмтэргээр шийдэгдсэн гэмтэрэг нь өссөн. Зөрчлийн гэмтэрээр шийдэгдсэн байдал нь бол одоо буурсан үзүүлэлттэйгээр бол цагдаагийн ерхий газрын мэдээлэлээр бол гарч ирж илээ. За тэгээд Монгол улсын хэмжээнд бол нийтдээ одоо 1.3 сая хүүхдүүд амьдарч байна. За энэ 1.3 сая хүүхдүүдийн маань амьдрал яг энэ одоо ковидын цар тахлын энэ цаг хугацаанд маш олон одоо эрсдлийг үүрж амьдарч байна. За нэгдүгээр боловсролын одоо хичээл хоцрогдлын асуудал. За тэр дундаа одоо гэр орондоо үл хайхрах хүчирхийллийн улмаас тийм ээ түлэгдэж бэртэж за мөн одоо боошгт оосондоо толгоогоо дүр живсэн ч гэдэг юм уу. За хөл гараа хөлдөөчихсөн гэдэг тийм ээ. Саяны өдөр сонгоо харахын дүүрэгт болсон тэр 9 настай хүүхдийн хөлөө хөлдөөсөн асуудал бол бас орон нутгуудад бас гарцсан ингээд кейсдэр нь одоо хамтарсан баг болон нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа ийм мэдээллүүд бас бол байгаа. Энэ жилийг нөгөө хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхд хамгааллын жил болгон зарласан байна. Мэдээж одоо эндээс бол үрдүү харах байх хэрэгтэй. Тэгээ хүүхдээ хамгаалах нь үндсүүлэлд бол заасан эрх нь байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд хамгаалахгүйгээс болж хохирогч болоод байна те. Гэмт хэргийн хохирогч болж байна. Янз бүрийн одоо нөгөө амь нас эрүүл мэндийн хохирох тохиолдол гарсаар байна. Бид нар ч одоо гарсныхан дараа нэг халаглал шуурал тэгэл өнгөрдөг шүү дээ. Тий 22 оныг хөдөлмөр нийгэм хамгааллын яам бол хүүхд хамгааллын жил болгож зарласан. За мөн одоо боловсрол шинжилх ухааны яам бас ёс зүй хүүхд хамгааллын ажлыг эрчимжүүлэх жил болгож бол одоо энэ гамглан сай зарснаа бол одоо мэдээлсэн байсан. За тэгэхээр яг жил болгож зарлаж бол болно. Гэхдээ жил болгож зарлсны үр дүн юу вэ гэдэг дээр бол бид нар бас анхаарах хэрэгтэй. 2019 он 20 оныг Монгол улсын ерөнхийлөгчийн 60 дугаар зарлаг засгийн газрын 210 дугаар тогтоолоор мөн одоо хүүхд хамгааллын жил болгож зарсныг бол та бүхэн мэдж байгаа. Чи хүртэл одоо энэ чиглэлээр 2021 онд бас ярилцлага авч ирсэн тийм ээ. Тэгэхээр 2019-20 оныг ерөнхийлөгчийн 60 дугаар зарлагтай засгийн газрын 210 дугаар тогтоолтой хүүхдийн хөгжил хамгааллын жил болгож зарлаад энэ жил болгож зарлсныхаа үр дүн тайланг авч хэлцээгүй байгаа. Тэгээд яг үнэндээ одоо ингээд жил болгож зарлаад идэг үр дүн гарахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Гэхдээ 2021 оны хувьд бол одоо хөдөлмөр нийгэм хамгааллын яам яг бодлогын төвшөндөө маш олон одоо анган шатанд тийм ээ нийгмийн ажилтнуудыг энэ гэр бүл хүүхдийн хүчирхийлэлтэй ажиллах чиглэлээр бас одоо хэрэгцээ шаардлагатай байгаа олон журмуудыг стандартуудыг болоос баталж одоо ажилласан нь бол үнэхээр сайшаалтай. Гэхдээ нөгөө тал дээр яагаад энэ хүүхдийн эсрэг хүүхэд одоо гэмтэрэгт хохирсон байдал нь буурахгүй тийм ээ гэмтэрэг үйлдээд байгаа байдал нь буурахгүй байгаа гэдэг дээр бид нар шалтгаан нөхцөлийг нь яг үндэс суурьтай бас гаргаж ирэх нь бол заашгүй шаардлагатай байна. Үнэхээр одоо энэ 2021 оны жилийн эзэн байдлаар гэмтэрэг үйлдсэн болон хохирсон нийт хүүхдүүд за мөн одоо гэр бүлийн одоо хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн зан үйлийг засах ажил үйлчилгээнүүд за дээрэс нь хүчирхийллийн хохирогчийн одоо аюулгүй байдлыг хамгаалах тийм ээ мөн одоо хохирчийг нөхөн сэргээх энэ ажлуудаас үр дүнтэй байсан уу юу гэдэг дээр бид нар бас дүгнэлт хийх цаг болсон. Ковид гэдэг нэрийн дор хуулиар үүрэг хүлээсэн одоо үүрэг хүлээгчдийн ажлууд нэлээд одоо суларсан талбал байна. 20 онд сонгуул явуулсан энэ сонгуулийн дараагаар одоо сумдын засаг дарга нар хороодын засаг дарга нар дийлэнхээ солигдсон энэтэй холбоотойгоор дахиад л одоо нөгөө хүний нөөцийг 4 жилээр шинээр сурах ажлууд явагдаж байна. За анган шатн дээр одоо нийт ажиллаж байгаа энэ засаг даргаар ахлуулсан 728 хамтарсан багийн нарийн бичгээр ажилладаг одоо сумын нийгэм бодлогын түвшмэл хороодын нийгмийн ажилтнуудын бараг одоо 60 орчим хувь нь шинээр солигдсон байж байна. Тэгэхээр яагаад нийгмийн ажилтан яг энэ одоо хүүхд хамгааллын мэрэгчлэлтэнгүүд маань ийм доктор сууршилгүй байгаа вэ гэдэгтээ энэ нөгөө одоо хохирчийн хамгааллын асуудал хариу үйлчилгээний асуудлын үр дүн хүртэл одоо ингэж харьцуулалт нь бол ижил байх одоо ингэж харьцуулж үзэх хэрэгтэй л да. Тэгэхээр нэг ажлыг нэг 2 3 жил хийгээд овоо гарч итэл магадгүй одоо цалин
багтаа байгаа учраас цалин өндөртэй ажил руу шилждэг. Ер нь одоо энэ Монгол улсад энэ гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхэлтэй үнэхээр газар хөрсөн дээр үр дүнтэй ажлыг гэвэл Монгол улсын хэмжээнд анхан шатн дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтан хүүхд хамгааллын мэрэгчлэлтүүдийн орон тоог нэмэх заашгүй шаардлагатай. За мөн одоо энэ нийгмийн ажилтнуудын цалингийн асуудлыг бас анхаарч үзэх шаардлагатай болоод байна. Одоо суман дээр ажиллаж байгаа нийгэм бодлогын түвшмэл ТЗ-ийн 3-аас эхэлж байна. Гэтэл энэ маань өөрөө бүтэн сар ажиллаад утсаа хаагч ирэхгүй тэгээ хамтарсан багийн нарийн бичиг хүчир хийлэл за тэгээ бүх тоо мэдээ ажлын хэсгийн нарийн бичгээр ажилдаг. Гэтэл энэ хүн маань яг кейстэй ажиллахын тал руугаа одоо ороод яг мэрэгшээд ажиллая гэхлээр төсөв санхүүжилт байдаггүй. Тэгэхээр энэ болгон дээр бид нар анхаарлаа хандуулж ер нь энэ хүчирхийлэл гэмтэргийг бууруулъя гэж үзэх юм бол энтэй ажиллах хэвээр хүнээ бэлтгэх хэвээр байна. Хүний нөөцийг доктортой ажиллуулах хэвээр байна. Салбарын удирдлагыг мэрэгсэн одоо туршлагатай тийм албан хаагчдаараас удирдуулах нь одоо зөв юм болов уу гэж харж байна. За тэр төр хамгаалах нэг хэсгийн одоо нэг байр хичнээн байдаг юм хэрэг хүртээмжтэй байдаг юм. За одоогоор улсын хэмжээнд нэг цэг төр хамгаалах 34 одоо нэг цэг төр хамгаалахын байр байна. Энэ бол одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогч тийм ээ гэмтэргийн хохирч болсон хүүхдийн одоо аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүх юм одоо 34 байгууллага байгаа. За энэ 34 байгууллагын одоо нэг 2 3хан л одоо төрийн бус байгууллагын дэргэд бусд нь дандаа улсын төсөв санхүүжилттэй ийм нэгцэг төр хамгаалах байрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За 2021 оны байдлаар нийтдээ нэг 4000 яг нөгөө хамгаалах байр нэгцгийн үйлчлэгээр хэдэн үнийг хамгаалгаа гэсэн ийм статистик тоог би бас одоо хараад байж байна. За энэ дээр бол одоо нэг 1200 орчим л одоо хүн хүүхдийг хамгаалсан гэсэн ийм статистик тоо цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлээр бол статистик жилийн эцсийн тоон дээр бол гарсан байлээ. Тэгэхээр 34 хамгаалах байран дээр хамгаалах байраар 1200 хүн үзүүлээд тэгээд энэ байгууллагын одоо цаашид тийм ээ яаж хохирчоо яг зөвөр хамгаалахыг нийт одоо цагдаагийн ерөнхий газрын статистик судалгаан дээр 4521 хохирчийг хамгааллаа гэж байгаа байхгүй. Гэтэл тэрнийх нь 3258-ыг төрөл садан хамаатан садны хамгаалтанд өгсөн байл. Тэгэхээр энэ олон нэг цэг төр хамгаалах байрууд маань бас хохирчоо хамгаалж чадж байгаа юу юу доктортой ажлын одоо тэр үйл ажиллагаа явуулах мөнгө санхуунаас өгөгдсөн үгүй юу гэдэг дээр бид нар бас дүгнэлт хийх ёстой болж байна. Тий. Ер нь одоо гэмт хэрэг одоо нэг гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийлэлгээс уучлан сэргийлэх ажил яагаад өөр хийж болдгоо юм бэ? Яг хуулиараа бүр одоо хийх чиг үүргүүдийн тогтоогоод 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж энд бүх одоо засгийн газар, улсын их хурл тэр дундаа прокурорын байгууллага жил болгон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмтэргийн шалтгаан нөхцлүүдийн судалгаа нуудыг маш наривчилж их хурл дээр тайлгнаж ах хэвээр аймаг дүүргийн прокурорын газрууд тухайн аймаг дүүргийнхаа газар нутаг дэвсгэр дээр гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмтэргийн шалтгаан нөхцлүүдийн судалгаануудыг дүүргийн прокурорын байгууллагууд гаргаж аймаг дүүргийн иргэдийн хурал гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтөө танилцуулж явах хэвээр. Гэтэл энэ ажил бас одоо жишээлхэд зөвхөн прокурорын байгууллагын жишээ авч ярьж байна л да. Энэ асуудал бол нэлээд одоо таархан байна уу да гэж харагдаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг бол төрийн бүх байгууллагууд салбар бүр хийж явах хэвээр. Тэр нь өөрөө гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гээд 20 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж гисэн хуулийн дээр төрийн байгууллагуудын удирдлага төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргүүдийг заагаад өгчихсөн. Иргэний 9 үүргийг хүртэл тодорхой заагаад өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажил зөвхөн одоо юу гэдгийг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар цагдаагийн байгууллага дээр одоо байх ёстой биш юм аа. Энэ бол бүх яамдын хийх ёстой ажил. Жишээлбэл боловсрол шинжилгээ ухааны яам бол одоо сургууль цэцэрлэг болгон дээр нь хүүхд хамгааллын баг ажиллаж байгаа. Энэ хүүхд хамгааллын баг хамрал сурах тойргийн хэмжээнд нийт эцэг эхчүүд рүү хүүхдэд зөв хүмүүжил, хүүхдийг аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх энэ ажлуудыг хийж явах хэрэгтэй. За эрүүл мэндийн яам одоо сүүлийн хэдэн жил бол ковид гэсээр агаад те олигтой энэ нийгмийн эрүүл мэнд тийм ээ одоо энэ харигтлын эсрэг за энэ хүүхдийн одоо бэртэл гэмтлийн эсрэг ажиллах хэрэгтэй энэ ажлууд бол эрүүл мэндийн яам дээр бүр унчсан. Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэмтэр гэр бүлийн хүчирхийллийг илрүүлж байгаа дуудлага мэдээллүүдийн анализ хийж бид үзэх шаардлагатай. Одоо хүүхдийн тусламжийн 108 гээд маш өндөр санхүүжилттэй нэгтлэн яравтай бүтэц ингээ ажиллаад байгаа.
Гэтэл энэ одоо хүүхдийн тусламжийн 108 төв маань дуудлага мэдээллүүдийн сар болгон улирал жилээр нь нийтэд ил тавьж аль одоо хуулиар үүрэг хүлээгчид илүү их заавал мэдээлэл хуулийн үүргээ биелүүлдэг вэ гэдэг дээр хүртэл анализ хийх энэ боломжийг нь хангах ёстой л да. Гэтэл төрийн байгууллагуудаас статистик тоо мэдээллийн хамгийн шуурхай цаг хугацаанд тавьдаг байгууллага бол цагдаа ерхий газар байдаг. Үнэхээр би бас одоо хийж байгаа төрийн байгууллагуудаа хэлэх ёстой гэж бодож байна. Гэтэл одоо яг энэ эрсдэл нөхцөлтэйгээ хүүхдийн статистик судалгааг 21 аймаг 9 дүүргээр эрсдлийн ямар төвшин аль одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дээр аль хүчирхийлэл нь өндөр байдгийг. Сонгой архны одоо 43 дугаар хороон дээр аль хүчирхийлэл нь өндөр байдаг ийм статистик цуурилсан судалгаа нотлогоон цуурлаад урьдчилан сэргийлэх төлөвлөлт гэдэг зүйлүүд гарч ирж байгаа хэвээр. Гэтэл урьдчилан сэргийлэх төлөвлөлтийг маш одоо зүгээр л нэг хууль сурчлах маягаар тийм ээ хүүхдийн эрхийн тухай хуулийг олон нийтэд таниулах захин гэмтрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг юм ингээд тавиад байдаг. Гэтэл хүрэх үр дүн шалгуур үзүүлэлт гэдэг зүйлүүдийг заавал хийж явах хэрэгтэй. Одоо жишээ болгоод би ярил л да. Сонгой арган дүүргийн одоо 16 дугаар хороон дээр магадгүй гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын хүчирхийлэл өндөр байгаа тохиолдолд тухайн одоо хорооны хамтарсан баг юу их хэвтэй. Тухайн дүүргийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зүйл тэгвэл тэр Баянзүрхийн 15 дугаар хороон руу гэр бүлийн хүчирхийллийн бие махбодоос урьдчилан сэргийлэх ажлыг ингэж системтэй зааж өгөх ёстой маа. Гэтэл төлөвлөгөөг нь харахад хин хариуцлагаас бултчихсан ямар ч одоо үр дүнг тооцох боломжгүй юм чанаргүй төлөвлөгөөтэй чанаргүй таленттай л байгаад байна. Үнэхээр харамсалтай байна. Тэгэхээр одоо төрийн байгууллагуудын засгийн газрын хэрэглэх газрын одоо вебсайтууд руу ороод аймагуудын одоо сарын болон жилийн улирлын тайлангуудыг үзэхэд тэрэн дотор яг энэ гэмтрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлаар одоо тайлагнаж байгаа зөв тайлантай тийм ээ ийм байдал бол алга байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо Сэлэнг аймаг байна л да. Сэлэнг аймаг бага насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хохирчийн асуудал нэлээд өндөр хувьтай 18 онд 19 онд явж исэн. Гэтэл 2021 онуудад яг энэ чиглэл рүү урьдчилан сэргийлэх ажлыг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагатайгаар мөн одоо манай хүүхд хүчирхийлэл үндэсний хөтөлбөөнтэй бүр сумаат орж ажилласан. Гэтэл яг ингээд сумын тойроод яг анхаачтан дээр үүрэг хүлээсэн тэр төрийн албаагчдыг тэр багш нарыг нийт эцэг эхчүүдийг хүүхдүүдийг чадахжуулаад сумдын жилдээ 1-2 удаа тойроод ажилласан 18 10 одоо 9 гэ 20 он гэхэд 3 жил ингээ буурсан үзүүлэлт харагдсан. Гэтэл ковид цар тахлуулаад нөгөө сум тойрох тийм ээ янз бүрийн танкмын бусад бүх сургалт соён гэгэрлийн ажлыг зогссонтой холбоотойгоор 21 онд эргээд өсөж явах жишээ нь. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх ажлыг үнэхээр үр дүнтэй чанартайгаар гүйцэтгэж чадах юм бол үр дүн гардаг гэдгийн жишээг би бүр зориудаар хид хидэн аймаг дээр онцлоод хэлчмээр байгаа байхгүй юу. Одоо ямар аймаг дээр одоо жишээлбэл урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо 21 онд үнэхээр сайн ажилласан би бол Баянгор аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар цагдаагийн газраар үнэхээр бахархаж байгаа. Энэ мэрэгсэн удирдлага одоо удирдах сэтгэлтэй хамт олон ажиллаж байгаа цагт ажил явдгийн жишээ бол Баянгор аймагт үнэхээр одоо би бахархаж ярмаар байна. Цагдаагийн байгууллага маань өөрөө шинэ байранд орохдоо хуучин байраа жаргалтай амьдрал төвгөд архины эсрэг одоо эмнэлэг байгуулсан байгаа. За энэ эмнэлгээрээ дамжуулт сүүлийн жилүүдэд яг энэ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийг албадан эмчилгээнд хамруулж одоо 21 он гэхэд 180 хүнийг архинаас гаргацсан байж байна. 180 эхнэрийн сэтгэл тайвширж байна. 180 тэтгэврийн тэр гөгшин ээж аав хоёр баярлж байна. Тэр 180 гэр бүлийн цаана 500 гаруй хүүхдийн асуудал архигүй орчинд амьдарч эхэлж байна. Энэ бол үнэхээр том ажил. За тэгээд энэ 180 одоо архинаас гаргасан энэ одоо ажлын үр дүнгийн цаана жишээлбэл Баян-Хонгор аймгийн одоо Баянгов сум дээр 32 хүнийг архинаас гаргах эмчилгээг бүр сумандаа аваачиж нөгөө наркологийнхоо жаргалтай амьдрал төвийн эмч сэтгэл зүйчид эмчнэрийг аваачаад тэндээ хийгээд бүр хийгээд ингээд нөгөө 32 хүн одоогор 4-5 сар архи угаагүй л байж штэ. Тэгэхээр сэтгэлтэй ажиллаж байгаа газрууд байна уу? Байна. Тийм учраас энэ одоо улсын хэмжээнд ажиллаж байгаа 728 хамтарсан багаас хэдэн хамтарсан баг нь иргэдийн хурлаараа төсөв батлуулсан бэ гэдэг дээр бид анхаарч үзэх хэрэгтэй. За одоо бидний нэг энэ урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулахын тулд салбар энэ хоорондын хамтын ажиллагаа уялдаа хэлхээ холбоог сайжруулах хэрэгтэй. За дээрэс нь төр зарим нэг одоо хийж чадахгүй зарим нэг ажлуудыг бити өөртөн дээр овоолоо. Чаддаг төрийн бус байгууллагад нь жишээлхэд хүчирхийллийн эсвэл үндэсний төв ичэдийн орон тийм ээ одоо хөгжлийн хэлхээ гэдэг
ийм сайн ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудаар гүйцэтгүүлж болно. Өөрсдөндөө даахгүй нохоо булуу хураана гихчээр өөрсдөндөө бити овооруулаа. Тэгээд нөгөө нэг хүүхд хамгааллын зардал гээд 8.3 тэрбум төгрөг төсвөлчдөг. Энэ төсвийг нь үр дүнг Улсын их хурлын 1000 орон дээр баярсан гишүүн шаардаад байгаа зөв шүү дээ. Тэр 4.1 тайлан хаан байна гэд 3 удаа нэгж байна гэд. Тэгэд үнэн одоо хамтарсан энэ анхан шатн дээр энэ гэр бүлийн хүчирхээлтэд тэмцэж ажиллах хамтарсан байгуудаа заашгүй төсөвтэй болох ёстой. Дээрэс нь энэ хүний нөөцийн бодлого дээр анхаарлаа хандуулах ёстой. 40 мянган хүүхэдтэй 2хан мэрэгжилтэнд ажиллаж байна жишээлхэд. Нэг аймагт тий 40 мянган хүүхэдтэй 2 хүүхэд. Гэтэл боловсролын салбарт 1000 хүүхэдтэй 400 хүүхэдтэй нэг нийгмийн ажилтаа ажиллаж байна. Гэтэл зарим одоо сургуулийн 4000 гаруй хүүхэдтэй мөртлөө 2хан нийгмийн ажилтаа ажиллаж байна. Тэгвэл 300 хүүхэдтэй нэг нийгмийн ажилтан болоод байгаа юм бол тэнцвэржүүлэх хэрэгтэй шүү дээ. Нийгмийн ажилтнуудын ачааллыг бид багасгах хэрэгтэй. Тэгэд нэг кейс гарна анхан шатн дээр цалин багтай унаа машин бензин одоо тос тийм ээ мөнгөгүй ийм хүмүүсийг бид нар 1000 цагийн чаардаад яах ёстой. Тийм учраас одоо энэ нийгмийн ажилтнуудын цалингийн шатлалыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар бид нар засгийн газартай маш том одоо ажлуудыг одоо шаардлага хүргүүлнэ. Засгийн газар руу улсын хурл ч гэсэн шаардлагыг тавина. Гэр бүлийн тухай хуулиа яагаад одоо баталж өгөхгүй 4-5 засгийн газар улсын хурлын нүрийг үзүүлээд байгаа юм бэ? Энэ 76 гишүүн хүмүүс байгаа бол ээж хүмүүс байгаа бол гэр бүлийн тухай хуулиа баталж өгч хариуцлагагүй ээж авуудыг хариуцлагатай болох тал дээр үнэхээр одоо анхаарлаа хандуулахгүй бол бүх юмыг төр хийдэг бас биш. Хүн болгон хариуцлагатай эрх үүрэгтэй байх ёстой. Гэхдээ Монгол улсын үндсэн хуулинд заажсан гэр бүл хүүхдийн эрх ашигыг төр хамгаалах учраас энийг бид нар төрөөс нэхэж шаардах нь зүүн хэрэг болчиход байгаа маа. Хүүхдийн гих тодтголтой байгууллагууд заа тэгвэл хэр ажиллаж байгаа гэж та үзье. Одоо та бол бас шүүмжилсэн байсан шүү дээ. Нөгөө хүүхдийн байгууллага дарга нарын дамждаг тийм дамжаа байх усгүй гэдгсэн байсан шүү дээ. За энэ бол манай хүүхд хүчирхийлэлсний үндэсний хөдөлгөөний 40 гаруй төрийн бас байгууллагуудын одоо зөвлөлөөс гаргасан ийм одоо нийтлэл пост байгаа юм л да. Ер нь бол хүүхдийн энэ байгууллагыг 4 жилээр нам дагсан цүнх баригчид одоо сонгогдож одоо томилогдох ёстой юм уу да гэдэг ийм байдлыг бол ярмаар байна. Мэрийн зарчим гэдээ яриад байдаг төрийн албаны зөвлөл шалгалт өгөөгүй баахан агентлаг төрийн одоо нарийн бичих гэж зарлаад байсан. Гэтэл яг нөгөө зарсныхаа үр дүнгээр яг юу хийсэн. Гэтэл одоо гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын маш олон аймаг дүүргийн дарга нар нудаа дараа солигддог ямар ч дуршлагагүй 30 хүрээгүй одоо нам дагсан цүнх харигчид эхнээсээ аймагуудад тавигдаад эхэлсэн. Бид нар шаардлага удахгүй хургуулна. Энэ омикроны асуудлыг бид нар нэг жоохон харж байна. Тун удахгүй бид нар бол асуудал дэвшүүлсэн маш хэдэн том одоо ажлуудыг хийхээр төлөвлөчихсөн. Одоо бол судалгаа шинжилгээнийхээ ажлуудыг сүүлийн хэд хэдэн жилээр ингээд наривчлсан судалгаануудаа гаргаад ажиллаа явж байгаа. Тэгэд энэ дээр та хэдэд бас хэрэгтэй хэдхэн тоог бас одоо бодит байдлыг хилээд өгчих хэрэгтэй байх гэж бодож байна. Ер нь бол одоо энэ насан туршаагүй хүүхэд гэмтэрэг тохирсон байдал өмнөх оны мөн үеэс бол одоо бараг хэдэн хувь хэмдээ бараг 10% шиху 20% ч юм уу нэмэгдсэн байна. Өмнөх 20 онд бол 1181 хүүхэд гэмтэргийн улмаас хохирж исэн бол 21 онд 1365 хүүхэд болоод өсчихсөн байж байна. Энэ хүүхдүүдийн 1102 нь сургуулийн сурагчид байж байна. За тэгвэл сургуулийн сурагчид байгаа юм чинь тухайн сургуулийн захирлаар ахлуулсан хүүхэд хамгааллын баг 1102 кейс дээр л ажилласан байх хэвээр. Энийг бид нар энэ хамгааллын сайтаас нэхнэ. 2021 оны 5 сард ерөнхий сайд оюун эрдэнэ боловсролын сайдаас бол яг энэ хүчирхийлэл гэмтрэгт холбогдсон 10,000 одоо гэмтрэгт хохирсон, оролцсон, үйлцсэн гэдэг байгаа энэ 10,389 бүгдийн асуудал дэвшүүлж албан тоо засгийн газар руу ерөнхий сайдын нэр дээр болон улсын хурлын дарга Зандан шатар боловсролын сайдын хамгааллын сайдын нэр дээр явуулсан. Гэтэл яг одоо бидэрт хэрэгтэй одоо тэр албан тоодын хариу бол ирүүлж чадаагүй. Амаараа бид нар ярьдаг сошиал дээр илүү их ярихаасаа илүү тэр гар зар хөрснийхөө амьдралыг мэд хэрэгтэй. Модон жуулангийн асуудал ярьсан та шүүмжилсэн мэс гэтэл хүүхд хамгааллын асуудлаар ийм хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй байгаа зү тий. За 2020 онд улсын хурлын сонгуульд Монгол Ардын намын хөтөлбөрт энэ жуулангийн асуудал нь мөрийн хөтөлбөрт орсон
гэж бол одоо өчигдөр гишүүний амнаас сонссон. Тэгээд энэний 819 жорлонг одоо дотор байр сургууль дотроо одоо тийм ээ одоо модон жорлонтой юм 819 одоо жорлонгийн асуудлыг шийднэ гэд ингээд энийг Эрдэнэ төвлөр маань 100 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байгаа. Гэтэл 20 онд оны намраас эхэлсэн энэ яриа одоо 20 он, 21 он 22 оныг бүртэл шийдэгдээгүй одоо болтол ингэ байж байгаа нь үнэхээр харамсалтай. Төр ямар ажил дээр яадаг вэ гэдгийг л харагдчихээн л да. Энэ зүгээр л 100 тэрбум төгрөгийн тендерийн хэн тендер авах гэдэг ийм нэг ашиг сонирхолтой асуудал байгаад байгаа учраас гацаагаад идэх юм болоо даа л гэж харж байна. Энийг зүгээр л энэ төсвийг энэ 819 жорлон модон жорлонтой байгаа сумдууд нь хуваарлж өгөөд яг хийх арга зүй техникийг нь арга зүй тэр зураглалыг нь гаргаж өгөөл тэр мэржлийн хяналтын байгууллагын хяналт тавиад ажиллажвал тийм одоо айхтар том шийдэж чадахгүй 2 3 жил дамнах асуудал биш юм аа л гэж би хараад байгаа юм. За тэгвэл хүүхэд хүчирхийлэх одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэл за тэр хүүхдийг одоо хүүхдийн биед халдах, бие махбод халдах одоо тийм хэрэгүүд бол гарч штэ. Одоо энийг одоо шалтгаан нь одоо бас юу гэж үзэх вэ? Одоо бас ковид үетэй холбож үзээд байгаа штэ. Одоо хүүхдүүд их хвчлэн гэртээ байсан. Тэгээд гэмтэргийн хохирогч болчиход байна гэдэг. Ер нь бол нөгөө энэ хүүхдийн эсрэг гэмтэрэг хүчирхийллийн шалтгаан нөхцөлийн судалгааг манай одоо гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын дэргэд сургалт судалгааны төв гээд бүхэлдэн одоо 8 билүү 10 хүний бүтцтэй нэг юу байдгийм л да сургалт судалгааны төв гээд. За энэ гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын дэргэд дотор сургалт судалгааны төв байгуулагдсан цагаас хойших хүүхдийн цэцлэмжийн 108-ын дуудлага мэдээлэл дээр анализ хийсэн. Эрсдэл нөхцөлд байгаа тэр эбл програм дээрх бүх хүүхдүүдийн судалгааг гэмтэргийн гаралт нөхцөл бүх аймаг дүүргээр нь ялгаад аль аймаг дүүрэг дээр нь бэлгийн хүчирхийлэл өндөр байдаг. Аль аймаг дүүрэг дээр нь үл ахар хүчирхийлэл өндөр байдаг. Аль аймаг дүүрэг дээр захим хүчирхийлэл нь өндөр байдаг. Аль дүүрэг дээр нь мас урах сэтгэц нөлөөлөх эм бэлтгэл аль юун дээр нь одоо амиа орлол өндөр байгаа вэ гэдгээ гаргаж өгөөд одоо 21 оны байдлаар сүүлийн 3 жилээр судалгаа юм байгаа учраас 22 онд ингэж төлөвлөе гэдэг ийм юмыг л уг нь манай дээр сургалт судалгааны төв маань хийж явах хэрэгтэй. Гэтэл ямар ч судалгаагүйгээр төлөвлөлт гаргахаар үр дүнгүй байдгийн жишээ 2018 оноос хойш улсын их хурлаар 5 тэрбум, 8.3 тэрбум, 8.3 тэрбум баталж өгөөд байхад үр дүн гарахгүй байгаа гэдэг чинь ердөө л ямар ч судалгаагүй, шинжлэх ухаанч биш, мэрэгжлийн удирдлага арга зүй байдаггүй ийм одоо юу гэж хэлэх юм бэ? Ийм л одоо эргүүцсэн төлөх гэдэг шиг бүр ингэж байнуудаа л гэж харагдаад байна. Үнэхээр харамсалтай байна. Тэгвэл энэ гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын салбарт ажиллаж байгаа 730 гаруй хүмүүс дотор сэтгэлтэй маш одоо зүтгэлтэй хүмүүс ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа. Эдний чи урам уграад эхнээсээ ажиллаа хаяад өөр ажилд орж ийна. Бүр зарим нь сургуулийн нийгмийн ажилтан болцсон явж байна. 300-аас 400 мянган төгрөгийн цалин өндөр байгаа учраас би ажиллаа өгж ийна гэд мэрэгсэн албаагчд маань одоо биеийн одоо 40 мянган хүүхдэд ажилласан дээрөө 1500 хүүхдэд сургуульд ажилласан дээрөө гэдэг сонголтоо игээ явж байна. Буруутах арга байхгүй. Тэгэхээр одоо энэ гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд ажиллах энэ нийгмийн ажил үйлчлэгийг үр дүнд хүргэж энэ нийгмийн ажлын үн цэнийг ойлгодог болгохын тулд бид нар дөрвтэй хөдлөх цаг нь болчихжээ. Тийм учраас одоо энэ одоо лайвыг үзэж байгаа тийм ээ нийгмийн ажилтнуудаа тэр одоо сургуулийн нийгмийн ажилт, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр, за гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар, хорооны, сумын нийгэм бодлогын түвшинлүүд юмнэ бид нар маань одоо нэгдэх цаг болсон байна. Хэдүүлээ өөрөө өөрсдийнхөө төлөө дуурахгүй бол одоо багш нарын маань цалин сая төгрөг болоод эхэлчлээ. Гэтэл энэ багш нарын цалин сая төгрөг ярьж итл манай сургуулийн нийгмийн ажилтны цалингийн нэмэгдлийн асуудлыг огт ярихгүй байна. Эмчнэрийн цалин нэмнэ гэдээ яриад байдаг. Гэтэл эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хамгийн их сэтгцэн эмгэгтэй амиа орлого хийчихсэн ийм нэг цаг гэмтлийн нэг цаг дээр ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын цалин нэмэх асуудал огт яригдсангүй. Төрийн албан хаагчдын цалин нэмээд байдаг. Одоо тэр дундаа яамдын албаагчдын цалин одоо ковид үед бас нэмэгдсэн шүү дээ 21 он 1 сарын 1-ээс. Гэтэл яг энэ анхаштан дээр ажиллаж байгаа ТЗ-ийн 3-4-өөр цалинжиж байгаа нөхдүүдийнхаа гар дээр авдаг цалин хараад үзээч ээ. Эдгээр чинь бас амьдралтай хүмүүс ээ. Тэгээ үнэхээр энэ хүүхэд хамгаалал гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын энэ салбарт ажиллаж байгаа нөхдүүд чинь одоо үнэхээр одоо маш хүнд байдалд орчихсон байна. Энийг одоо тэр засгийн газар нь тэр улсын хурлын гишүүд нь тэр ард түмнээ сонгогдсон ялангуяа тэр улсын хурлын гишүүд минь анхаарал өгөөч ээ. Тэгээд нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг бас яаралтай батлуулах, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлүүлэх, тэр асрамж халамжийн төвд ажиллаж байгаа тэр одоо төвд ажиллаж байгаа
40 мянган хүүхдтэй ажиллаж байгаа хүүхд манглагын 2 мэрэгчлэлтнийг одоо сангийн яамнаас бүх манай одоо гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын аймаг дүүргийн нийт албан агчдыг 15 гэдэг дотор барихаар бас яригдж байгаа юм байлээ. Үнэхээр харамсалтай байна. 110 мянган хүнтэй 15 хүн албан хаагч ажиллана гэж одоо юу аах вэ? Тэ? Тэгээ ихэнхийн тэ өөрөө оруулах юм уу? Үнэхээр ойлгох ухаан үнэхээр хүрхгүй байна. Бид нар тэгээд одоо энэ ковидын халдвар одоо зогсонгууд бид нар үнэхээр одоо шаардлага өргүүлээд бодиттой, дөрвтэй эцсийн үүсгэх тийм одоо ажил алхам руугаа орно л гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна да. За, мэдээлэл ярилцсан танд баярлалаа. За баярлалаа.